Тамирчин хүний дэсвэр төвчээр ур чадвар хатуужил шанцыг сорж байгаа алдарт Дакар ралли уралдааны 10 дахь гараанд гарсан тамирчид барайнд орлоо. Марафоны 2 дахь өдрийн гараа гэдгээр онцлогтой дуссан уралдаан мотоцикл автомашины тамирчдын хувьд хүнд болж өнгөрчээ. Олон тамирчин машин мотоциклтойгоо онхолдож бэртсэн. Зарим нь уралдаанаа дуусгах чадалгүй замаас гарсан байна. Энэ хүнд хэцүү замын нөхцөл манай халуун болд гавьяатагч тойрсонгүй. Тэрбээр элсэн махантай замд унаж хэмнэлээ баг зэрэг алдсан ч эргээд уралдаанаа үргэлжлүүлж амжилттай барайнд орсон байна. Энэ өдөр гавьяа тамирчин халуун болд 4 цаг 54 минут 25 секундээр нийт тамирчдаас 20, ралли 2 төрөлдөө 11-р байрт барайлсан байна. Харин олон улсын хэмжээний мастер мөрөн 5 цаг тэг минут 44 секундээр нийт тамирчдаас 25, ралли 2 ангилалтаа 16-р байрт оржээ. Өчигдрийн гарааг Францын тамирчин Биверн төрүүлж, Америкийн Брибек, Аргентины Бинавадис нар удааллаа. Өнөөдөр уралдааны 11 дахь өдөр. Бишагаас айл Хинакиах хотын зүг хүлгийн жолоо залнаа. Нийт замын урт 882 км, үүнээс уралдааны цаг тооцох нь 346 км байх юм а. 11 дахь гарааны замын нөхцөл байдлыг дурдвал 83% нь хатуу хөрс, 7% нь элсэн манхан, 10% нь хадархаг замтай нүүр тулах нэ.